За нэгдүгээрт би ер нь чин сэтгэлээсээ юу гэж боддог вэ гэхээр энэ олон төрийн албан хаагчид энэ засгийн газрыг ажлыг нь хийх юмсан гэж боддог. Төрийн ордонд өдөржингөө л ингээл өнжөөл байнгын хороод дамжаал хүлээгээл суух юм. Тэгээ ярьж байгаа юмнууд нь дандаа ижилхэн. Ээл гişүүдэн ч юмаа уншихгүй асуултаа нөгөө л юм асуудаг. Тэгээ бидний ингээд нөгөө бүтээлч байдалд ер нь нэг дүн шинжилгээ хийхгүй бол Монгол улсын 25 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлан, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нэг жилийн хөгжлийн бодлогын тайлан, дунд хугацааны хөгжлийн бодлогын тайлан, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг бүр жилд 2 удаа. Тэгээд нөгөө төлөвлөгөөгөө батлуулах гэж ингээд туфтан чуулганы хуралдааны 3 сарын дотор бол дандаа энд л уяатай. Тэгээ яг үр дүн юу юм бэ гэдгийг бас нэг хармаар байгаа байхгүй юу? Энэ хүмүүс чи хизээ ажиллаа хийх юм бэ гэдгийг би үнэхээр гайхаж байгаа. Ямар ч үр дүнгүй. Тэгээ төсвийн санхүүгийн тайланг төсвийн байнгын хороогоор хилцээд явчих болтгүй. Заавал бүх байнгын хороогоор ороод тэгэл хэрэгтэй ямар ч үр дүнгүй. Тэг ийм ажил хийгээд байгааг нэг хармаар байна. Тэгээ энийг хэн эргэж харах уу? Засгийн газар эсвэл өөрөө ингээд нэг яг юу тулгамдаад энэ орж ирж байгаа хүн болгоныхаа ажлын байрны зургийг аваад үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг нэг хармаар байна шүү дээ. Хайрын цаг хугацаа. Улс орны хөгжилд үнэхээр энэ нэг үр бүтээлгүй явж байгаа энэ цаг хугацаа үнэхээр хайрын. Тэгээ нэг хяналт шалгалтын хуулиа эргэж харах ёстой мó яах ёстой. Энэ олон давхарцсан тайлан төлөвлөгөө гүйцэтгэл үнэхээр бүр өөрсдөө ч ёстой нэрээ сайд нар нь ямаа мэдгүй. Ер нь энэ дээр нэг дүгнэлт хийхгүй бол болохгүй нэ улсын хурлын дарга. Энэ дээр нэг анхаарч таа ч өмнө нь сайдаарч олон ажилласан, хэрэгэрлэхийн сайдаарч ажилласан. Энэ нэг төрийн албан хаагчдыг ажлыг нь хийлэгдэх байхгүй бол үнэхээр бүр залхамаар байна шүү. Анхаарах ёстой энэ нэг санхүүгийн тайлан дээр нэгэнтэй л асуудал байгаа юм чинь хардаа. Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудад ашиглаж буй нягтлан бодох бүртгэлийн програм хангамж нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын өөрчлөлт шинжилэл холбогдох журам зааврын дагуу шинжлэгдээгүй байна, хяналтгүй байна, тайланд зөрүү үсэж байна. Гэх зэрэг ийм асуудлыг тэгээд бүх байнгын хороодоор хилцээд явж байгаа нь л үнэхээр бас инээдэмтэй биш. Бас арайч тий. Нягтлан бодох бүртгэлийнхаа програмыг за тэр гадаад үр зээллэгээ хэрхэн яаж ашиглаж байгаа вэ гэдгийг ч гэсэн бүртгэж чадахгүй бид нар чинь сая нэг 2 төслийг яаж нүдэн анж энэ төсвийн гадуур гаргалаа. Нэг ноцтой асуудал байгаад байна. Сангийн сайдаа төсвийн зарлагын их усүрийг нөхөж өглөг үүсгэсэн дүн гэд яригадаад байгаа байхгүй юу? Төрийн сан дээр байгаа бусад сайд нарын багцын асуудлыг ашиглаад тэгээд өглөгийн дүнгээр бүртгээд ингээ яваад байна. Энэ асуудлаа нэг анхаараарай. Төрийн сан чин бас нилээд энээс болж асуудалд үсэхүй. Би бүр гүнзгийрүүлж олон юм ярмааргүй. Гэхдээ энэ дээр бас анхаараасай л гэж хүсэж байна да. Тэгээд миний энэ хүсэлтийг бас хүлээж аваасан. Үнэхээр энэ төрийн алба хийх ёстой ажлаа хийгээсэй. Сангийн хариулах юм. Хожигдоо тэр төрийн сантай холбоотой юу гэнэ? Тэрийг мэдээлэл өгдөө. Тийм өглөг гэж ямар юм бэ тий? Зовёцогт. Би асууж. За сангийн яамны төрийн сангийн газрын дарга хоёрт зөвхөн микрофоныг. Энд дээр ирсэн юм. За. За сангийн яамны төрийн сангийн газар хоёрт зөвхөн арин зай гишүүний асуултанд хариулъя. За үндэсний аудитын газраас ер нь засгийн газрын санхүүгийн тайлан дээр улсын төсвийн дансны өглөг үүсгэсэн дүн бол өмнөх оны дүнгээс бол 193 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна гэсэн ийм
асуудлыг тавьсан. Тэгээ энэ өмнөх он дээр бол энэ өглөг үүсгэсэн дүн нь бол нэг 5 их 80 төгрөг байсан. Гэхдээ төрийн сангийн нэгдсэн тогтолцооны хүрээнд за энэ бол мөнгөн удирдлагыг одоо засгийн газраас тэр тусмаа одоо сангийн яамны төрийн сангаас хэрэгжүүлэх юм хуулийн зохицуулалттай тэр хүрээнд хийгдсэн ажлууд цаашд бол энэ төсвийн гүйцэтгэл мөнгөн хөрөнгөний удирдлагыг сайжруулах замаар бол энэ суур тэнцлээ ашигтай гаргаж энэ мөнгөн хөрөнгөний үлдэгдлийг бол үе шаттай бууруулах гэсэн юм зөвлөмж албан шаардлагыг бол өмнөх жилүүдэд өгсөн. За энийг бол цаашаа зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж ажиллах ийм одоо чиглэлтэй байна. Тэ шал буруу дайрлаад байгаа юм. Мөнгө сүхтэр байна уу? Мөнгө сүхтэр байна. Мөнгө сүхтэр ч юм байхгүй. Чи өөрөө шал буруу хариулах. За ундран гүшүүний